Бүлээн хөтөлбөртэй хамтдаа үзэгчдэд баярлалаа. Хөтөлбөр үргэлжлэн танд сурвалжлагынхаа булангаар хүрч байна. За, Эртний Монгол хийц буюу Монгол дархны уран ухааныг шингээсэн нэгэн онцгой бүтээл бол Чингис хаан үндэсний музей Хүннү Жужаан Сянбий тасагт бол нэгдсэн байна. За, энэхүү бүтээл нь болохоор 20 жилийн хугацаанд Монгол дархны уран ухааныг шингээн гэж хийгдсэн байгаа. За, энэ бүтээл нь 3 дугаар сарын 12-нд дуустал Чингис хаан үндэсний музей Хүннү Сянбий Жужаан танхимд бол байрлах юм байна. Үзэгч та бүхэн энэхүү танхимд хүрэлцэн ирж бас энэ бүтээлийг сонирхох боломжтой байгаа шүү. За, удахгүй та бүхэндээ бас бүтээлийг хийсэн дархантайгаа уулзах гэж байна. За, энэ бүтээлийг анх хийхдээ би бол ер нь л шатар бол Монголоос гаралтай гэдгийг л батлах гэж тэр жоохон байхтал боддог байсан. Хүмүүс зарил ярьдаг тий. Энэ тгийгээс гаралтай Европод очиод тэгэл Дундад Азиад юу гэдэг. Тэгсэн сая одоо энэ Хүннү Монгол Эрдэнэ шатар гарангууд нь шатрын туйлс нь гараад ирлээ. Тэгээд дээрэс нь лууд хот нь гараад ирлээ. Тэр шатрын туйлсан дээр ингэж өгүүлдэг байхгүй юу? Лусын эзэдийн хүслээр бүтээсэн лун гэтэй Эрдэнэ шатрын энэ хэмжээ гэхлээр 3000 жилийн өмнө тэгээ бичсэн байгаа юм. Тэгэхээр би энийг 20 хэдэн жилийн өмнө эхэлжсэн гэхэр чинь лууд хотны сураг байгаагүй тий. Тэгээ интернет гэж байсангүй шүү дээ. Бүгд мэдээлэл хомс байсан. Тэгээ миний Тэнгэрийн буултаар гэхүү үг дээдсэн маань захиалгаар гэхүү надад ямар ч лсэн ийм санаа орж ирж энийг 20 жил уралж хийлээ. Тэгээ яг энийг бүтээл маань гараад ирэхэд бол тэгэл лууд хотын тойрн гараад ирсэн, шатрын туйлс гараад ирж байна гэхэрч одоо энэ яг Монголдо танигдах цаг хугацаанд болцсон байна л гэсэн үг юм. Тэр шатрын туйлсан дээр ингэж өгүүлдэг. 3 янзын шатар гарч ирдээ. Шатар бол наадгай биш болоод байгаа. Бидний үг дээдсүүд маань кодоор ярилцдаг байсан байна. Тэгээд тэр шатрын туйлсан дээр газрын сахиустай байх шатар гэж байгаа. Лусын шатар нь энэ. Дайны сахиустай бүтэн шатар гэж 110 буудалтай. 112 буудалтай Тэнгэрийн сахиустай их нууц шатар гэдэг. Ингээ 3 янзын шатар байгаа байхгүй. Одоо энэ бүгд дараагийнх нь лусын шатар нь гараад ирчлээ. Тэгээд Тэнгэрийн сахиустай нууц шатраа хийчих юм бол дайны сахиустай бүтэн шатраа хийчих юм бол манай монголчууд одоо сэргэн мандалтын үе дээр явж байгаа гэдэг шүү. Тэр бүгд одоо цаг нь ирсэн хийгдэж гарч ирэх гэж байгаа нь л энэ би бүр тэрэн дээр их баярлаад байгаа. Аливаа томоохон бүтээлүүд бас нөгөө их хувиасаа гадна бас нэг юм үзүүлэх жижиг хувилбар бас байгаад идэг шүү дээ. Энэ Эрдэнэ шатрын хувьд тийм зүйл байгаа л уу? Байгаа. Ямар ч л байсан одоо энэ дэлхийн танигдаа тэр Гонконгийн дуудлага худалдаан дээр зарагдаад тэр Генсийн амжилтыг нэвдээд тэгээ хүрээд ирэх юм бол энийг бол багаар худалдаанд зориулж гаргаж хийн гэж бодож байгаа юм. Шатраар дамжуулаад та бас үндэснийхээ их түүхийг бас дэлхийд ер нь таниулахыг зорьсон уу? За, энэ бүтээл дээр нь бас Монголын эртний тамгууд бас нэлийн харагдаад шүү дээ тийм. Энэ бол яах гээд байна гэхэлэр ерөөсөө ийм юм. Яалтчгүй бидний үг дээдс маань шатрыг тоглодог байжээ. Кодоор ойлголцдог байжээ. Тэгээ тэр энэ чинь хийх чинь нэг Монголын түүхээ өгдөө бидний өөнөр маань тий. Бидний түүхийн нэг маш багахан хэсгийг аваад хийхэд эдийн хэмжээний бүтээл гарч байгаа юм чинь бүр тэр чигээр нь дэлхийн түүхийг судлаад хийх юм бол энэс том бүтээл гарах нь бол ойлгомжтой тийм ээ. Тэгэхээр бид нар ямар агуу дээдс өвгдүүдтэй билээ гэдгээл ясмахаараа мэдэрч бүр төмөнд түгэж дэлхийн нийтээр таниулахад 8 тэрбум хүнд зориулж юм хийнэ гэдэг байгаа шүү. Тэрэнд одоо биелэлтэй болж байгаа шүү. За, ямар ч байсан бүх монголчууд энийг хараад үг дээдсүрээ өөрсдөө омогшоод баярлаж багтаж үзээрэй л гэж хэлмээр байна. За, баярлалаа. Энэ сар гарангийн хугацаанд байх юм шүү. Тэгээд гадагшаа явчихна. Тэгээд ахаад харахгүй гэтэр жоон тэмдэхэл үү тий. Тэгээд дараагийн том бүтээл байгаа. Тэрүүгээр Монголын ард түмэнд бэлэг барина.
За баярлалаа. Монголын уран дарахны түүхэн томоохон бүтээл болох Хүннү Монгол Эрдэнэ шатар нь Урлаач Баясгалангийн 20 жилийн хөдөлмөр бэлэг оюуныг шингээсэн хосгүй бүтээл юм. Монголын эрдэнэ соёл, хүн гүрний үеийн дүрс тэмдэгтүүд шүтээнүүдийг уран дарахны нарийн хийцийг орчин цагийн технологитой хослуулан тойрвсон байна. Шатар нь Монгол хүн гүрний түүх, эрдэнэ лууд хотын соёлын үнэт зүйлсийг дэлхийд дахин таниулах томоохон бүтээл болсноороо онцлогтой. Уг шатрыг ирэх 3 дугаар сард бүгд найрамдах Хятад ард улсад Хонконгийн дуудлага худалдаанд оролцуулах бөгөөд бүтээлийг эх орноосоо гаргахын өмнө Монгол ахын дүүстэй зориулан сарын хугацаатай энэхүү дэлгэн үзүүлж үзэгчдэд хүргэж. Монгол улсын ерөнхийлөгч хүрэлцэх Монголын түүх судлалыг эрчимжүүлэх Монгол үндэсний уг гарал төр төсний уламжлал, нүүдлийн соёл иргэншлийн өв соёл, Монгол үндэстний дэлхийн түүхэнд оруулсан хувь нэмрийг судлан шинжилж, зурдчлан таниулах үндэсний нэгдмэл үнэт зүйлс, тусгаар тогтнолыг баттган бэхжүүлэх хэмээн зарлиг гаргасан. Иймд уран бүтээлчийн хувьар ерөнхийлөгчийн зарлиг бидэнд дэлхийд гарах олон боломжийг нээж байгаад баяртай байна. Үйл явцыг өөрийн бүтээлээрээ дамжуулан шатар Монголоос гаралтайг дэлхийд хүлээн зөвшөөрлөх зорилготой гэдгээ уран бүтээлч Урлаач Баясгалан онцолж байлаа. Уг шатрыг урлагтаа Монголын нутгаас олдсон олдвруудаас их санаа авч бүтээсэн бөгөөд Монгол дарахны уран нарийн хийц орчин үеийн технологитой хослуулснараа онцлогтой. Шатрын хөлгөн 61.3 кг жинтэй, 82 см-ийн урт өргөнтэй, 30 см-ийн өндөртэй. Шатрын авдар нь 49.9 кг жинтэй, 64 см-ийн урттай, 40 см-ийн өргөнтэй, 45 см-ийн өндөртэй. Шатрыг алт мөнгө, байгалийн үнэт чулуу буюу оюу ашиглан бүтээсэн ба ирэх 3 дугаар сард Хонконг дуудлага худалдаанд оролцуулахаар төлөвлөсөн байна. Сонирхуулахад Хүннү Монгол Эрдэнэ шатар нь олон улсын шатар судлаачид, цуглуулагчид, экспертүүдийн үзэж байгаагаар James Royal шатрыг даван гарах боломжтой бүтээл гэж харж байгаа юм. Урлаач Баясгалан өмнө нь Монгол улсын үндсэн хууль, Монголын нууц товчоо, төрийн ордны хүндэт дэвтэр зэрэг бүтээлийг алт мөнгө, эрдэнэ чулуугаар бүтээсэн нэг юм.